За Үннүтек влог season 1-1. Өнөөдөр идлээ Месагийн студио руу очино. Тэгээ Монголд нэг амар гоё баг Азтай топт орох нэг том тэмцээн болох гээд байгаа. Nomadic Masters гэдэг тэмцээн болох гэж байгаа. Тэгээ тэрний ард юу нь яг ямар баг ажилтгийг, ямар студио ажилтгийг, хэдэн төгрөгийн equipment-тэй бүх юм нэ. За guys, өнөөдрийн влогийн онцлог зочин ODX бат. Тийм үү. Я влог чи ингээд энэ тэнд ингээд явахаар уулна ингээд. Би одоо энүүгээ гарахад эндээс бичих хэвээр, энүүгээ гарахад эндээс бичих хэвээр болно. Өөрс тийм байхгүй байна манайх. Анхных болохоор за энийг анзаарч ийн үү? Энэ юуных вэ? Манай CS 2 тоглолтог хүмүүс бол амар сайн мэдэн дээ. Тэ? Princeton. Custom Air Knife is Princeton. Зурулс. Энэ хараа Gochujang гэдэг одоо очкигийн CS тоглолтог нэмэн. Энд ч одоо юу вэ? Air Force 1 үстэй. Air Force 1-ийг ингэж customize хийсэн биз дээ. Ийм сэтгэлтэй e-спортын тоглогчийг дагуулад анхны влогоо хийж байна. За байна. Видео шууд. За окей. Манлайк. За яг одоо бид нэр Месагийн студид ирсэн байна. Тэгээд энэ болохоор яг broadcast-ийн гэж байна. Тэгээ видео production-ийн гэж байна. Яг тоглогчид бол энд ингээд суудсан байна бүгд. Тэгээд бид нар одоо яг энэ broadcast эхлээд нэлээд жоохон докторжоод хүмүүс нь ер нь жоохон завтай болсныхан дараа бүх ярилцлагууд аваад ер нь энэ Месагийн энэ студи дотор хэдэн equipment ашиглагдаж байна. Ер нь ямар шинэ бас яг шийдэл бас юу байна. Тэгээ ер нь энэ e-спортын том тэмцээний артлын студио, production тэгээ бүх одоо арын албаны ажилтнууд нь яаж ажилладаг гэдэг талаар гоё дэлгэрэнгүй асуугаад хариул. Red Bull. За энэ болохоор манай Mesa студиогийн арын албаныхаа ер нь бүгд энд байна. Ингээд бөөндө арын албаныхан бүгдийн сууж чинь тэнд манай сүлдээ очкоор дүрс авч байна. За арын албаныхан ингэж суунаа. За тэгээд ийшээ болохоор ийм урт коридор байгаа заяа. Ийм урт коридор байгаа. За энд бол нэг зүгээр юм хоосон хэсэг байна. Ийшээ болохоор яг манай үндсэн лангийн тэмцээн, лангийн файнал, MPC файнал. Тэгээд Монгол Затокс 2 маань яг одоо хамгийн ихний map Inferno тоглож байна. За ингээ явахаар ийшээ ингээд нэг хоосон хэсэгтэй. Ийшээ ингээ зүгээр юм хоосон талбай. Энд чинь нэг ширээний тенсний ширээ байна. Тэгээд ийшээ болохоор нэг equipment-сүүдийг өөрөө тавьчих. Хамгийн гой таалагдж байгаа хэсэг зөө надаа. Энэ жерсинүүд. Энэ жерсинүүд амар гоё харж байна. Гэртээ ингэ жерси тавил гоё л. За энэ болохоор энэ Месагийн хамгийн чухал хэсэг broadcasting хэсэг. Эндээс ерөөсө бүх юма ингээд удирдаад зохицуулаад дүрсээ зохицуулаад явчихдаг. За одоо ийшээ. Энд одоо хамгийн бас чухал хэсгүүд нэг байгаа. Юу хэрэг? Кастинг хэсэг байна. Мета ах сууж байна, К ах сууж байна. Метагийн К ах сууж байна. За тэгж байгаа нэг К ахаас ярилцлага авнаа. Одоо энэ зөв. Энд болохоор манай монголчийнхоо суудсан байна. Энд болохоор манай Атоксийнхоо суудсан байна. Тэг бүгд юу халаалтай ажиж заяа. Тэрнээс өмнө би энийг тайлбарлах гэдэг. Энэ нэг юм голын шил биш үү? Энэ шил болохоор яг нэг раунд эхлэхийн өмнө нэг freeze time гэж байгаа шүү дээ. Тодорхой хүлээдэг хугацаа. Тэр хугацаанд энэ ингээ шил ингээ нэгцсэн шүү дээ юм. Нэг шууд нэг цаатлага нэвт харагдаад тэгээ багийнхан бие биенийг харах боломжтой болчдөг. А бусад үед болохоор шууд энэ ингээ хаагдаад тэгээд нэг харах боломжгүй болдог. Тийм ээ. Тэгээ энэ нь болохоор баг
төгөл рүү энэ анх удаа баг ашиглаж байгаа бах тий. Үгүй юу энэ шил тий. Өмнө ер нь ийм байсан байгаагүй тий. Окей энэ шил анх удаа ашиглаж байгаа юм. За Месагийн менежинг директор Гамбатага нэг ганц асуулт асууч тий. Энэ төр нь ер нь Месагийн энэ студи дотор ер нь нийт яг хэдэн хүн ажиллаж байна? Яг кастинг гэн ч юм уу, видео продакшн, бэк арын албаныханд гэдэг ч юм уу тий. Тэгээ манайх ер нь бол одоо яг хүмүүс заримдаа нөгөө хагас яг тэмцээн болонгод ирж ажиллаад нэмэгдэж таалантууд гэж ярьж ажиллаад ер нь тэмцээний орчоор 20 гаруй энд ор ажилладаг. Одоо энэ чинь нөгөө тэмцээн онгод хүмүүс яг тэгж ажилладаг. Компьютер асаагаал шууд амжилтын бас нэг компьютер асаагаад тэмцээн болоод идэг. Энэ дээр хэрвээ арж байгаа л нөгөө компьютерийн стандарт те одоо чи тамирчтай хувьд бол нөгөө энэ би нэг ялгагдсан миллисекундээр хэмжиж байгаа учраас одоо компьютер дээр тохиргооноос эхлүүлээд ширээний өндөр хэвтэлд байрлах. За тэгээд ширээн дэшид оршуулж байгаа тийм хэвтэлд байрлах гэдэг шиг одоо процессорын хэвтэлтүүдийг яг ингэн одоо бүх тамирчид маань жишээ нь одоо интернет огт холбогддоггүй тоглодог. Энэ бол өөрөө бас нөгөө турнамент интегрити талаас нь юм уу тийм интернет тоглоно. За USB флаш дискүүд холбогдох боломжгүй болчихсон. Одоо ямар л байдлаар гаднаас тамирчин маань одоо тоглолтыг шудраг басаар явуулах тийм үйл ажиллагаа таслах өөрчлөлт сэргийлэх ийм хангамжтай. Жишээ нь ийм ажил дээр л ихэд бол баг 5-6 тоглолт тавьж ажиллаж тэрийг тохируулж тамирчид маань тоглолтын өмнө суугаад цаг орчим бас өөрсдийн тохиолгоогоо тохируулж суудаг. Энэ мэтчлэн ингээд ажлууд бол маш их деталь ажил. За энэ Монгол татаг соёо. За CS:GO-ийн тэмцээн үзэхэд Монгол татаг соёлын тоглолтыг үзэж ирсэн байна. Яг миний предикт бол Монгол 3-0-аар дуусна гэж юу бодож байгаа. Тийм хүмүүс бол өөр л боддог. Зама поинтыг авсан Токс өөртөөгөө сонгосон мапн дээр. За эхний мапс 10 12-8 уу? 12-8 бах тий. Төсөөлсөн шал өөр юм болж байна. Сүлдэгийн хувьд 3-0 Монгол згэрсэн бол эхний мапа алдлаа. Нараас утсан шүү дээ. За 910-ын бол хүндээ биелж өгсөн. Эхлээд онсон. Бэйт амир орлоо. Инхэл ганцаараа 1-2. Кит байдгүй. Доботер кит байсан уу? За технок үүсээсэ. 16-14-оор Монголд хүн амир комбек хийж ихний мапыг хожлоо доо. За дараагийн мап Монголын сонгосон мап гарч ирнэ. Раунд дуусахаар заяа. Раунд дуусахаар энэ хоёр камерамен яг тоглогчдын дүрсийг урдаас нь авд юм. Тэгээд тэрийг нь тэр дүрсээ ийшээ шууд дамжуулаад бродкастинг өрөөнөөс яг тоглогчдын шууд дүрсийг шууд эндээс дамжуулж байгаа. Гэхдээ тоглогчдын хажуугаар болохоор ингээ GoPro-нууд байгаа. Эндээс бол дүрс авчна. Гэхдээ энэ дүрс нь илүү гоё бас амьд юм байна л да. Тэгээд энэ болохоор маа зурагч юм байна. Зурагч нь зураг аваад. За манай эбагийн маань хувьд болохоор яг энэ тэмцээний артын бродкастинг буюу шууд дамжуулалтыг бүрэн арилсаж байгаа тийм. Тэгээд ахлаа тавьчихж байгаа. Тэгээ яг сая дөнгөж сая солонгоот нэгээс нэг асууж байгаа. Энэ юу нэг студио дотор одоо нэг тэмцээний бүтэн шууд дамжуулалтыг ингээд шууд дамжуулахад ер нь хэрэг хэмжээний equipment ер нь орж ийн. Ялангуяа камера, за энд бол бүр миксинг гэдэг тоогоо алдсан л байна тийм. Яг тий одоо нэг за микрофонууд ч юм уу кабел гэл камер гэл явна л да. Хэрэг хэмжээний юу equipment заа гэж харсан. Ер нь яг нарийн том мэдгүй. Одоо жишээ нь ингээд хамгийн чухал юмнууд нэг ингээд конвертлоод камеруудаа ингээд хувиргаад тэгээ ингээд дишиг оруулаад тэдрийг нь дахиж ингээд конвертлоод ийм жижиг конвертерүүд аяг хордог. Тэгэл тэр нь одоо жишээ нэг 30-аас 40 ширхэг байдаг ч юм уу те. Тэгээ тэр болох нь одоо яг өөр өөрсдийн гэсэн үзүүлэлттэй байгаа. Тэр нь ер нь одоо тийм яг камерны хувьд бол хэм бол жишээ нь за нэг дандаа Sony юу тийм үгүй Blackmagic. Blackmagic тийм. Тэгээ ер нь нэг 16 ер нь нэг 20 мөр гарах баха. Яг юу л бол одоо аренагийн ивент дээр бол 30-аад камера халуул гэж байна. Яг шууд дамжуулалтын баг гэдэг танаа багт одоо хэдүүлээ. Одоо ингээд нэг 10 яа. Тиймэрхүү тийм. Хит тэмцээний ер нь шууд дамжуулсан. Оо тэр бол тоогоо гарсан. Амар их тэмцээн аа. Тийм. Яг бүр анх бол тэгэл айгуу одоо дутууд элмэг байдгүйсэн. Тэгэл ер нь багаар одоо магч сар болох нь л баг тэмцээн хийдэг болохоор тэгэл сайжрал хэрэгтэй юмудаа хөдөлж аваад юм байна.
За баярлалаа. За амжилт. За. За 10 хэдэн Black Magic гэж штэ. Наа хуучин ядаг бол 2 Black Magic дээр бол ажилт байсан. 10 хэд гэдэг бол амар их тоосон сууч. Тэгээ GoPro Pro-го оруулахар чинь баг юу вэ те? 20 гараа авчлаа штэ те. Тэр чин нэг Black Magic чинь баг хэдхэр чинь юу вэ? Баг нэг. За мэдэхгүй би бол үнийн тооцоолж чадахгүй байна. Одоо энэ нэг шилний технологи надад амар таалагдаад байгаа байхгүй. Энийг ер нь анх удаа энэ NPC тэмцээн дээр л юу ашиглаж эхэлж байна тий. Тэгээ манайх Монголд анх удаа. тий ер нь олон улсын тэмцээнүүд дээр гэвэл одоо ESL Plus гэсэн хоёр байгууллага ерөнхийдөө анх хэрэгжүүлж ажиллаж исэн. Тэгээд ерөнхийдөө тэрийг хараад тэгээд ерөөс асуудал нь тэрнээс санаа авсан. Хоёрдугаарт бас угаасаа энэ нөрөө тэмцээнд байх хэрэгтэй одоо хүн тий одоо яг л чихвч байх хэрэгтэй гэдэг шиг хэрвээ өөдөөдөөс харж тоглож байгаа бол нэг тоглолтын үед нөгөө флаш цайруулалт ирэх үед миний нүүр цайрчаад байдаг. Тэрэн дээр ерөнхийдөө бас юм комплейнүүд үүсэх. Тэрнээс болж раунд шийдэгдэх тохиолдлууд гарчдаг тий. Нэр флаш яхаа шууд нүүр цайрчаад. Тэгээ одоо жишээ нь ингээл хамгийн энгийн жишээг бол одоо нөгөө гадаа дотор гээд хоёр нөхцөл байдалтай онгод дотор явж онгод хүний нүүр илүү цагаан харагдчихсан аа. Дотгошоо оронгууд юм хаж илүү бараангууд болчдөг ч юм уу. Иймэрхүү юмнууд байгаад байдаг учраас яг тамирчнууд хизээч ер нь гэж харж тоглохгүй ч гэсэн нөгөө тамирчны хувьд бол зөрөөд юм тухгүй байдал үүсэх юм нэг тэгээд байгаа юм биш үстэй ч гэдэг юм уу. Тийм тухгүй байдал үүсэх бид айлаа тамирчны нөгөө тухтай өөрсөндөө тоглолтноо фокуслах нь нөгөө бас амар тусалж байгаа. Тэгээд энэ өөрөө яг гар аргаарш яг нөгөө энгийн үед яг фристайл буюу одоо тоглолт эхлэхээс өмнө тоглолтын дундуур ингээд онгоочдөг. Тэгээд гейм сервертэй автоматар холбогдсон. Яг тоглолт эхлэнгүүд автоматар шилжүүлнэ өглөөдөө ингээд энэ суулждаг. Цаана мөр хүн дарддаг юм биш үү? Сервертэй автоматар бүх юм холбогдсон юм шиг. Одоо нөгөө шууд амжилтаар бас нөгөө ин-гейм хот энтер гэдэг одоо камер энтер солигдоод одоо тамирчны POV-г буюу одоо дэлгэцийг харуулах дагаад камер солигдоод шүү дээ. Тэр систем хүртэл өөрөө ингээд филиппорт камер нь автоматар дагаад ирж байна. Одоо энд байрлуулсан камер, сервер, шил, бродкастерга ин-гейм хот гэдэг бүх юмнууд ерөнхийдөө хоорондоо автоматар ингэж ажиллаж байгаа. За тэгээ бас нэг зүйлийг хэлэхэд Nomadic Masters гэсэн тэмцээн маань тун удахгүй болох гэж байна. Европын багууд, олон улсын багууд Монголд ирж тэмцээнд оролцсон гэдэг бол бас үнэхээр гоё зүйл байгаа. Тэгээ бүгдээрээ бас та бүхэн боломжтой тухайн өдрүүдэд 6 сарын 1-2-нд боломжтой болвол ирээд Монгол багаа дэмжээд маш гоё уур амьсгалыг яг л одоо мэрэгжлийн тоглогч багуудтайгаа хамт 2 өдрийг хамтдаа өнгөрүүлцгээгээрэй. За энэ хоёр хүн аваасаа баригдсан 13-7-гийн харьцаатайгаар Монголынхаа 2 дахь мапыг буулгаж авч Best of 5 туурал 2-0 Монголын дал орж иж байна. Таад ер нь энэ сая ихний 2 маптай тоглоход ер нь чаленж юу вэ? Нэг тийм чаленж байсангүй. Ер нь бол ихний мап дээр бол эргэж ирээд очичлаа шүү дээ. Тэгээ гол эргэн ирэлтийнх нь нөгөө нэг кол нь юу байж таа. Нэг ч бас тийм сүртэй онцгороод тийм хоол болж байх гэдэг. Тэгээд X-Time гэж тоглох арга барилаа тоглоод. Нэг айл ч ер нь ийм гэж аваад ингэж тоглоо. Тэгэл байрлалын ер нь жоохон өөртөө хувьдаа уушаал тэгж л байна. Энэ ингээд нөгөө нэг дарамтанд орчдөө шүү дээ. Нэг жоохон нэг хідэр раунд дараалж алж раунд холдохоор тэр өөр мэрэгжлийн тамирчдууд яг тийм сэтгэл зүйн дарамтанд орохоор яг ямар арга барилуудыг ер нь юун дээр анхаардаг вэ? Яг ер нь бол раунд болгоно хичээж ер нь авахгүй л үзэн л дээ гэхдээ. Дээдлийн тоогоо ер нь харахгүй л тоглохоор. Ер нь бол нэг харахгүй гэчээгээл раунд болгоныг ер нь тэгээд шинээр эхэлж байгаа шиг. Маш ер нь чухалчлаар хичээж л. Токсд ер нь өмнө хід таарад ер нь хід хожиж одоо араш тоогоо алдсан доо. Тоогоо алдсан уу? Тэгэл ажитаг байна. Ер нь л хождог байгаа тийм. За амжилт. Раундынхаа тоог харддаг юм биш үү? За хамт тоглолтог найзуудтай харж илгээд раундуудаа алдчихж байгаа бол дээдлээ раундынхаа тоог бити яар. Сая ер нь ингээд Атокс Монгол зэрэг 2 баг 2-0 гэж хацаатай биш үү? Энэ үед ер нь нэг аль баг нь илүү төрүүлчихсэй гэж харж байна. Тэн дээр prediction гэсэн зүйл байгаа гэдэг. Угаасаа Монголынхаа ер нь бол хамаагүй илүү авна шүү дээ. Одоо сая эхний 2 мап дээр хожил авч байгаа ч гэсэн ер нь бол Монголын хамаагүй илүү. Тэр чинь нэг олон улсын тэмцээнд ороод явцсан сүүлийн үед ер нь бол бэлтгэл бас нэлээд хандсан байгаа болов уу гэж боддог. Та ер нь энэ монголчтой ч юм уу яг мэрэгчлийн түвшний багтай илүү ойр байгаа юу? Тэгээд ер нь Монголын мейжерт орж марж байгаа ч юм уу те энэ ингээ сүүлийн үед харж топ 12 багийн нэмэг болж ирсэн тохиолдол гарсан шүү дээ. Энэ тохиолдлуудаас нь харахад ер нь яг энэ гол амжилтын юу болоод юу өөрчлөгдөд ер нь энэ түвшинд ирчихв. Ер нь багуудтай ер нь бол нэлээд ойрхон байгаад байдаг. Тэгэл нөгөө явуулж байгаа сэлгээ холио гэдэг ч юм уу тэрэн дээр ч гэсэн бас тодорхой хэмжээнд бас мэдээлэлтэй яваад байдаг. Яг нөгөө
амжилт үзүүлж байгаагийн гол шалтгаан гэдэг бол ганц л байдаг. Тууштай байдал. Монгол зүйн үед гэдэг юм бол ерөөсөө тууштай байдал нь одоо яг 3 хүн дээр төгсөж байна гэж бодоо. Лицен, Техно, тэгээ Мара байна. Энэ 3 хүн дээр суурэ тавиад тэгээд нөгөө одоо бусад яг дөрүүд дээр тоглогч нараа бол ингээд тодорхой хэмжээнд холиод солиод яг тэрэн дээрээ сургаад явхад бол ерөөсөө асуудал байхгүй. Тэгэхээр яг нөгөө үндсэн бүрэлдэхүүн дээр нөгөө core гэдэг зүйлийг барьж яваад байгаа хамгийн амжилтын гол үндэс нь. Одоо $100,000 шагналын сантай Nomadic Masters гэх тэмцээн болох гэж байгаа шүү дээ. Тэрний гол хамгийн том гол favorite баг нь та аль баг байх болов уу гэж харж байна? Би бол Монголч л гэж бодож байна. Угаасаа нөгөө Европоос ирж байгаа багууд бол бас яг нөгөө дэлхийн T1-ийн түвшин дээр тэгж амар одоо юу гэдэг нь түрэмгийлээд байдаг багууд бол бас биш шүү дээ. Тэгэхээр Монголын үед бол тэгээ дээрээс нь нутагтаа болж байгаа энэ тэмцээн дээр бол Монгол зул чагт нэг байгаа болол гэж бодож байна. За баярлалаа яах тийм ажилласан. За баярлалаа. Очки юу нэг юм асууя. Энэ цай 10 хэдэн Black Magic байгаа гинэ. Пөөх. Тэгээд за ингээд 10 GoPro зөө. Тэгээ ингээд нэг ботхоор нэг 20 хэдэн камер л шүү. Аха. Мөнгөнд хэд болно гэж бодож байна. Black Magic гэдэг. Black Magic чинь тэгэл $1,700. Тэгэл ер нь яаж хийж байгаа 8-10 сая үрчдэг шүү. Тэгээ линз чинь өөрөө камераас үнэтэй шүү. Тий. Тэгээ нэг Black Magic 10 сая гэхэд 10 Black Magic гэсэн тий. За 100 сая. Тэгээ нэмээд Sony-нууд гэлээ. Уг GoPro 10 GoPro. 10 GoPro. GoPro чинь за нэг 3 сая. Окей. GoPro 3 сая юм. Тамидгүй нэг саяас нэг 3 саяын хооронд л тэр явцсан. Тэгж батгалж дор ээж нэг 150 сая. Amazing. Гэвч тэр бом уусаа гарах юм байна уу? Энэ баг 2 тэрбум өгөх юм шүү дээ. 2 тэрбум одоо тэгэл энэ гэрэл чинь л мөнгө үсттэй. Тийм. Йоо, Майкл Гэмрээ бодлоо допуг трейд. За Майндаас 2 сэтгээс 1 Зеста Майнд техник хийлгэсэн 2 хүн нэг дагарсан Синзүү бас бариад авлаа. 8 ич үлдээ. За Винтэн дээр допу унсан сүүлэн тоглогч MIQ. 1-4. За дуусчээ. За guys ингээд Месагийн студидтэй бүтэн нэг өдөр турш бараг хамт байлаа. Тэгээд MPS-ийн финалийн тоглолтондоо Монголд 3-0-оор Атоксыг хожоод дуусчлаа. Тэгээд яг энэ одоо л энэ MPS ч бол Монголдоо нэг байнгын ер нь бол охин болдог тэмцээн гэж бодоход энэний ард орог студийн продакшныг бодоход бүр амар их ажил болт юм байна. Өрөнд юм байна. Тэгээд ер нь өнөөдрийн хувьд ч гэсэн цаашдаа ч гэсэн яг энэ e-спортын чиглэлээр аягүй болон контент гаргаж төлөвлөж байгаа. Тэгээд бид нар эхнээсээ ингээд нэг багаар экспириенстэй болоод явж байна. За тэгээд одоо тун удахгүй 6 сарын 1-2-нд Nomadic Masters гэдэг Азитай аягүй том тооцогдох $100,000 шагналын сантай ийм том тэмцээн Монгол болох гэж байгаа. Тэгээд Монголын Step Arena дээр болно. Тэгээд энэ тэр бол бүр дэлхийн топтэй одоо нөгөө нэг gaming gladiators тэгээ OG тэгээ Plead гэх мэт ингээд Lean Vision гэдэг том багууд ер нь ирж байгаа. Тэгэхээр тэр багуудтай болох тоглолт бол бүр илүү гал гарсан амар том тоглолт болох баг. Тэгээд Месагийн хувьд ч гэсэн тэрэн дээр бүр HL TV бүр те ирж медиа дээр бас нэмэлтээр тусалж байгаа. Тэгэхээр тэр тоглолттой холбоотой болно. Тэгээд тэр тоглолтын Plead guys хэрвээ авахыг хүсэх юм бол Меса сегмент руу ороод плейтүүдийг авч болно. Early bird-ын дааш дуусчих шиг боллоо тий. Тэгээд Меса сегмент руу ороод тэгээд тэр тоглолтын плейтийг заавал аваарай guys. Ер нь Монголд энэ топ багууд иржсэн тохиолдол айгүй ховор. Тэгээд Азитай ч гэсэн том тэмцээн гэдэг утгаараа эх орондоо үзэж байгаа тий. Боломж бити хатаарай гэж хүсэж байна. За тэгээд хамт энэ блогийг хийсэн сүлдээ очко баяртай баярлалаа. Тэгээд өнөөгийн анхны блог гэхэд бол айгүй урт өдрийг өнгөрөөлөө. Бүтэн том e-спортын тэмцээний файнлийн нэг өдрийн ард ингээд байна гэдэг. Энэ олон том хүмүүсийн ажлыг харсан ч гэсэн айгүй ажил өрнөд юм байна. Тэгээд сэтгэлтэй юм байна да. Тэгээд Монгол зэрэг топ тоглолтог байнгын зургатаар хардаг хүмүүсийг үзлээ шүү дээ. Аим гоё.